500 бэлэг олон улсын сургуулийн бүжгийн багш Арднаас эдийн Цэнгэлмаа байна. За энэ хичээлийн жилд манай бүжгийн дугуйланд нийтдээ 45 хүүхэд суралцаж, бүжгийн төрлүүдээс бас танилцаж, мэдгүй бүжгийнхаа төрлийг бас суралцаж байгаа маш их баяртай байгаа. За манай бүжгийн дугуйланд суралцсанаар хүүхэд болгоны авах давуу тал юу байд юм бэ гэвэл нэгдүгээрт өөрсдөө биеэ илэрхийлж чадна, хоёрдугаарт биеийн хөгжил, уян хатан байдал, сонголт, хөдөлгөөний эвсэл, за бүжгийн дасгал болон хөдөлгөөнөө тогтооход хүүхдүүдийн ой тогтоомж айгүй сайжирдаг, бас багаар ажиллаж чадж байгаа нэг баг нэг хамт олон болж мөн өөрсдөө олонний дунд илэрхийлэх чадвартай болж байгаа, мөн биеэ зөв авч явж бас суралцах чадварт суралцж байгаа. Сэмэно миний нэрийг Цэрэн Дулан гэдэг. Би Шинзон бэлэг сургуулийн 4А ангид сурдаг. Бид нэр одоо бүжгийн дугуйланд явснараа бие зөв авч явах буюу хөдөлгөөн юмдаа сайн болсон байгаа. Тэгээд бид нар Монгол ардынхаа бүжгийг маш сайн сурсан байгаа. Би Шинзон бэлэг сургуулийн 4А ангийн сурагч Анар байгаа. Би яад бүжгийн дугуйланд орсон бэ гэвэл би өөрийнхөө хоббигаа болон өөрийнхөө чөлөөтэй илэрхийлэхийн тулд бүжгийн дугуйланд орсон байгаа. Сайн байна уу? Намайг Аам Мөнхөлөр гэдэг. Би Шинзон бэлэг олон улсын сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Би бүжгийн дугуйланд одоо яваад 3 гаруй жил болж байгаа. Бүжгийн дугуйланд яг орох шалтгаан нь болохоор би өөрөө амар бүжиглэх зуртай болохоор орсон. За тэгээ бүжгийн төрлүүдээс нэрлэх юм бол Монгол ардын бүжиг, сонгодог бүжиг, чөлөөт бүжиг, шугам бүжиг буюу лайн данс, хипхоп бүжиг, цэнгэнт бүжиг, Латин Америкийн бүжгүүдээс суралцж байгаа.